өдрийн минь залуусаа миний Швейцараар аялсан влогт тавтай морил. Бид нэр ингээд хамгийн эхлээд Германы хэлээр Швейцар руу ороод хэдийн шалган дээрээс хурдны замын зөвшөөрлөө 40 еврогоор худалдаж авах хэрэгтэй мөлий. Тэгжээж бид нар фи тэмдэглэгээ буюу ногоон тэмдэглэгээтэй замаар нь явах боломжтой болох байсан. За ингээд зөвшөөрлөө аваад цааш яваа. Хамгийн эхлээд цааш хэлээр гарангуут 5 км-ийн зайтай Rhein Hall гэдэг Европын хамгийн том түвшин дээр батсан байгаа. Энэ бол таталбар шалгуулах хэсэг харагдаж байна. За таталбар шалгуулах хэсгээрээ дуушаа шууд лифтээр бунгууд бид нар цаашаа завинд суух боломжтой газар авсан байгаа. Ингээд юу үзэж байгаа ерөнхийдөө ингээд хараа паланцсан. За ингээд доошоогоо яваад тийм нөгөө нэг хүмүүс ингээд зогсдог хэсэг байт юм бэлээ. Яг ингээд гоё хөрөөнийхээ доор очиж зогсох боломжтой. Тэгээд энэ маш олон жуулчин байсан учраас бид нөгөө зураг авахгүй гад бас хүлээн цаашаа очиж ингээ үдгийн тулд бас айгу хүлээж исэн. Энэ хөрхөө ингээ харахад ингээд айгу юм зүгээр энгийн юм шиг харагдчаад үгүй яг хажууд нь бахаар үнэн сүрдмээр тэгээд маш их ингээ дээшээгээ уур дэгддэм байлээ. За одоо харж байгаа тийм ингээд яг хот дундаа ийм хөрхрээ байхаар тийм үнэхээр үзэсгэлэнтэй гоё үн цэнийг нэмэгдүүлж өгч байгаа санагдсан. За тэгэнгүүтээ ингээд агуу болгоод ингээд уулаа нөхлөд өгсөн байсан. Энэ бас айгу сонирхолтой санагдчихсан. За тэр уурыг нь харж байна уу? Тэр дээшээгээ ингээд усны нөгөө нэг ширхгүүд нь ингээд дээшээ гараад ингээд тэр хайдаа ингээд манан үүсгэж чинь. За бид нар тэгээ доошоогоо завинд суухаар яваад за зураг авахгүйх ээлжээ манай найзууд хүлээж байна. Бид нар одоо энэ харагдаж байгаа газраас очиод завиндаа суусан. Завинд суух нь болохоор ерөнхийдөө 8 евроноос эхлээд ямар завинд хэдэн минут суухаас шалтгаалan өөр юм байлээ. Онлайнаар мөнгө хэлээд бичүүлж болно. Сантиктэй кассан дээр очрлоо бичүүлчих болно. Ерөнхийдөө бүх газар нь л юм очртой байдаг юм байлээ. Нөгөө яг жуулчдын уйлрал болоод ш тэр юм уу. За тэгээ бид нар ингэ завиндаа суугаад эндээс нөгөө эрэг рүүгээ авч яваад бид нарыг тэгээд яг суух хөстэй завиндаа ингэ суугаад явсан. Ингээд энэ хөрхрөөний одоо энэ ус маань болохоор энэ гоё 8 ногоо өнгөтэй харагдаж байна. Бичлэгэн дээр яг гоё тод харагдаж байна. Харах юм бол үнэхээр юм үзэсгэлэнтэй. За бид нар тэгээ завиндаа суугаад цаашаагаа ингээд явсан. Тэгсэн чинь завинд маань яг тийм нөгөө Монгол гаралтай Турк эмэгтэй байсан. Бидний хоорондоо ингээд ярьцгаа тэгээд ингээд гэр бүлээрээ аялж явсан. Бид нар ингээд завинд суугаад яг нөгөө хөрхрөөний хайж байна. За энэ бол үнэхээр сүрдмээр харагдчихсан. Ингээд бид нарын Rhein Hall-ыг үзсэн аялал маань дуусч цаашаа ингээд үргэлжлүүлээ. Швейцарын төтөр хот байсан байна. Төтөр хот болохоор энэ Швейцарын хэлтэй хамгийн ойрхон хот юм билээ. Төтөр хоттой маш үзэсгэлэнтэй нуур болоод шууд ингээд ууландаа хот нь ингээд буцчихсан. Яг л миний үнэхээр Швейцарт үзэхийг хүсэжсэн хот болон байгалийн хостелыг эндээс үзэж чадсан. Замын турш бол Google Maps ашиглаж явсан. Хэрвээ нэг буруу эргэлтэнд орчих юм бол за бараг 7-8 км явж ээж замдаа орох юм гэлээ. Тэгэхээр Google Maps аваадаа тавиад айгу анхааралтай явсан. 1 метр ингээд хүн гатан доогоор ингээд орчихдаг. Тэгээд Google Maps-аас харангуй хүн гатных нь яг дээдс нь модтой айгу гоё юм тохижуулсан үзэрлэг түрээлэнгүүд байгаа байхгүй юу? Замын турш болохоор ийм 0 шидэд өгсөн. Энэ хурдныхаа зам бол нэг замынхаа хажуугаар. Тэгээ энэ уулын хувьд болохоор яг ийм дундуур нь яг ингээд тавчсан юм шиг ийм өгсөн уул байсан. Ингээд маш үзэсгэлэнтэй харагдаж байсан. За энэ байгаас нь болохоор ингээд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа. Гэхдээ ингээд яг зураг авахдаа би яг гоё яг тэр үзэсгэлэнтэйг нь харуулж чадаагүй байна. Швейцарын байгаль бол энэ зурган дээр гарч байгаа, бичлэгэн дээр гарч байгаасаа бүр хэд дахин илүү гоё амьдараа харах юм бол үнэхээр тийм гоё фил аавна. Үнэхээр байгаль гэж юм байна даа. Гоё фил авчихсан. За бид нэр ингээд дэшегээ яваад дэше уул руу гараад нэг амралтын газар ирээд бид нэр нэг хоолнд ороод түр амарч доошо басан байгаа. Ингээд Люцерн хотоосоо бид нар тэр өдөртөө цаашаа Интерликен гэдэг үзэсгэлэнтэй нуурыг үзэхээр цаашаа хөдөлсөн байгаа. Бид нар ингээд явах замд ингээд бүр энэ орой болчихсон байсан болохоор яг шүүн дунд ингээд уулын замаар нь явсан чинь тэр замууд нь бүр ингээд тойрол эргээл ингээд айгүй жижигхэн газар ингээд айгүй огцом эргэлт хийгээл маш эвгүй замтай юм байлээ. Шөнөөр үл явхад маш хэцүү санагдсан.
Тэгээ дээшээгээ ингээл өгсөөл яваад идэм билээ айгу хогцсон. За яг маргааш өглөө нь болоод бид нар интерлейкийн хаж үзээр сонсон байгаа. Интерлейкийн өглөө үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан. Эндээс нар мандчихээн. Нуурын эргээд дагаад ингээ хотод байрласан байсан. Энэ хот болохоор 20 гаруй мянган хүн амтай хот байсан. Альбиасны хэл нь герман хэл боловч тэр ярианы хэлэндээ болохоор Швейцарын алеман хэлийг ашигладаг юм байна. Энэ нь болохоор Бюрн германы хэл гэж байна. Яа, эндээсээ бид нар цаашаа Жумпрей, Альпийн нурууны оргил мөн дээшээгээ бусад улсууд руу ингээд явах яг ингээ гол зам нь энд байрлсан билээ. Тэгээ цаашаа бид нар Жумпрей хөдөлсөн байгаа. Альпийн нурууны 3 дахь өндөр уул гэж явд юм билээ. Далайн түвшнээс дээш 4158 метрт өргөгдсөн. Энэ Альпийн хамгийн өвөрмөц үзмрүүд болох одоо нөгөө Берни Оберланд ба Швейцарын тэгш өндөрлөгийг харсан хамгийн тийм нөгөө нэг өндөр хан үсгэж байрлсан уул гэж явд юм билээ. Ингээд нөгөө автокемп рүүгээ ороход ингээд уулнууд нь үнэхээр сүрдмэр тэгш юм уулнуудтай юм байлээ. Энэ автокемпийн хувьд болохоор нэг өдөр байрлах юм бол машинаа 50-аас 70 евро авдаг. Хүний тоогоор нь бас ингээд тооцоод авчдаг. Хүүхэд болон том хүнээс нь шалтгаалаад 7-аас 15 евро хоногийн авдаг юм байлээ. Хэрвээ майхан барина гэх юм бол бас мөнгө төлдөг. Автокемпийн хувьд бол тийм байт юм байлээ. Энэ газар болохоор одоо нөгөө нэг экстрим аяллуудаараа бас алдартай юм байлээ. 20 дугаар зууны ихээр төмөр зам баригдчихсан юм байна л да. Тэр цагаас эхлээд нөгөө дэлхийн жуулчдыг хамгийн ингээд татсан гол гоё газруудын нэг болж чадсан юм байлээ. Уулнаас ингээд уял ингэж ороод хоошлсон шүү дээ. Манай ibiгээд ингэж шийдэж өгсөн байх юм шүү дээ. Яг одоо мөнх цастай ориглуудаар ингээд гал тэргээр ийм аялал байт юм лээ. Бид нар тэгтээ гал тэрний аялалд нь энэ удаад явж чадаагүй. Гэхдээ дараа ирээд явнаа гэсэн зорилго тавиад ирсэн байгаа. Явцаарын нийслэл Женев хотыг үзэх байсан ч онгоцны нислэгийн манд цагаас шалтгаалan Цюрихийн онгоцны буудлын дээрээс зэж Ирланд руугаа ниссэн байгаа.